ажилладаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш юм шүү дээ. Морь төрөө хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд хороо мэнд хүргэе. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаард оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч, жүжигчин, хөтлөгч, таеквондогийн спортын мастер, гончгийн дашгуугийн гал баяр. Сайн байна та? Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? За. Сайн явж байна уу? Сайн явж байна. Манай Эрдэнэ хотод өмнө нь олон удаа ирж исэн баг. Тэгээд энэ удаа ирэхэд ер нь ямар сэтгэл төрж байна? Тэлгүй яг уу. Угаасаа Эрдэнэ хотод игээд ирэх болгонд нэг л ийм гоё мэдрэмжийг дандаа авдаг. Тэр нь Эрдэнэ хотын нөгөө хүмүүс угаасаа ярьдаг гэж ярьдаг шүү дээ. Ягаад цэвэрхний нэг яг хэлж мэддэггүй мөртлөө тий Эрдэнэт нэг л цэвэрхэн гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд нэг юм эсвэл бид нар юм цэвэрхэн гэдэг сэтгэл зүгээ бэлдэж ирдэг баг. Эрдэнэт рүү орж ирэхтэй. Тэгээд яг тэр нөгөө сэтгэл зүг бэлдсэн учраас яг тэр нүдэрээ Эрдэнэтийг дандаа хардаг болов гэж бодож. Миний хувьд ч ихсэн дандаа л нэг тий Эрдэнэтэд ирэхэд тийм сэтгэл зүйтэй ирдэг. Тэгээд дээрэс нь ингээд тэгээ Монгол орны маань уудам сайхан энэ нутагт ингээд байрладаг. Энэ сайхан цэвэр агаарт тийм ээ. Энэ хот бол үнэхээр гайхалтай хот. Тэгээ би сая бодох эрэхтэй Эрдэнэт рүү орж ирж байхдаа юу гэж бодсон гэхээр Улаанбаатарын хоёрын хооронд яагаад метро тавьчих болдоггүй бол хэрвээ хурдан галт хэрэг тавьждаг бол энэ хоёрын хооронд нэг 40-50 минут явждаг бол би энд ирж амьдрмаар байна штэ гэж холонгаатай ярьж байлаа. Үнэхээр гайхалтай сайхан хот шүү. Миний хотыг магтсан тэг баярлалаа. За, манай үзэгчид бол сайн мэдж байгаа бах. Удам угсаагийн. Ер нь сүүлийн үед Баян хонгор аймгийн богд сумаар авч уу? За, би 2009 онд дуучин Монгол Улсын гавьяа жүжигчин Самандын жавхлантай цуг богд суманд очиж ирсэн. Тэгээд яг тэр богд суманд очиод түн голны ирэг дээр тайз засч аваад жавхлан маань тоглолтоо хийгээд тэгээд тэрэн дээр жавхлан яг энэ нутгийн одоо тий унган хүү дашхуугийн гончгийн дашхуугийн галбар яг сая чиний зарлж ирсэн шиг ингээд намайг тэр тайзан дээр гарч ирээд зарлаад ингээд тэр улсад үгээр хэлхий аргагүй сайхан мэдрэмж байсан. Хэдийгээр би тийм ээ Баянгор аймгийн богд суманд автагаа адилхан төрөөгүй ч гэсэн би энд Улаанбаатар төрсөн ч гэлээ тэнд нэг угаасаа тэр нэг яс цусны нэг гений мэдээлэл тийм ээ ястаа ингээд нэг омгшмаар сайхан байсан. Тэрнээс хойш ястаа хараахан дахиж богдод очиагүй байна. Гэхдээ дараа жил бол манайхан гэрүүлээрээ явах байхаа. Энэ жилийн хувьд бол би түүхэн хулангаагийнхаа одоо яг эцэг өвгтийнхэн төрсөн нутгаар би түүхэн аялсан байгаа. Дараа жил бол богдороо явна гэж бодож байгаа. Баян хонгор аймгийн богд сумын тухай асуудаг нь манай үзэгчид бас бодож байгаа бах. Монголын хошин урлагийн нэгэн цаг үеийг өөрийнх нь цаг үеийг эзэгнэж байсан алдарт нөгөө Жанчив дашхуу хоёр гэж манайхан овг нэрн юм шиг хэлдээд сурчсан тэр гончгийн дашхуу гэдэг хүний унаж өссөн газар нутаг юм. Үлгэрт гардаг төвөн гол нөгөөх нууц товчонд гардаг нутаг ус чинь тэнд шүү дээ. Тэглгүй яг тийм. Холбоо хоёр нуур тий.
Ер нь бол за одоогоос нэг 2 3 жилийн өмнө ч юм уу ер нь өмнө нь Дашгүйгийн гал хоёр гэж дууддаг байсан баг. За дараа нь Хулангийн гал хоёрч гэдэг болсон баг. Хулангийн нөхөр. Тий. Одоо бол Галагяв гэдэг болсон баг. Энэ бол хувь хүнийх нь өөрийнх нь хөдөлмөрлөөд бүтээгээд ажил амьдрал нь дажгүй сайхан цэцгэлж байгааг нь шинж байх гэж би ойлгодгийг. Энэтэй та хэрэг санал нийлэх үү? Яг нь мэдээж энийг бол санал нийлнэ. Ягаад гэхээр ерөнхийдөө гал хоёр найруулагчийн хувьд хүлээн зөвшөөрөгдөж тийм ээ. Ганцхан найруулагчийн хувьд гал хоёр гэлтгүүгээр ер нь уран бүтээлч хүн хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол маш хүнд даваа. Энийг бол хүлээн зөвшөөрөлтийг ёстой тоотоо одоо яг чадвартай уран бүтээлчдэл хийгээд л энэ өөрийгөө тамгалаад л дуустдаг болов уу гэж би бас боддог. Хүлээн зөвшөөрөгдөхгүй явсараа дуустдаг уран бүтээлчч байгаа. Би бол тэрний хойноос л хөдөлтөд бас явж л байгаа. Заримдаа бол тэгж надад санагддаг. Нэг их миний аавд хайртай дайж гэдэг юм уу? Эсвэл нэг л их миний аавыг Дашгүй гэдэг хүнийг л санан дурсаад л тийм ээ ягаад байдаг та гол нь биш гал хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг өнцгөөсөө аавыг магтдаг болов гэж хардаг бас. Ягаад гэвэл энийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Чи мяа аавч мундаг гэдэг логик яваад идэг байхгүй. Чи юу мяа галаа чи мяа аавч л мундаг. Заримдаа тэр дунд биш үү те магадгүй бүр тэгж ярих юм бол миний аавыг бүр те гармаа тоглож исэн гэд яриа сууж исэн сэтгүүлчтэй ч гэсэн би яриад эсвэл аавч ч гармаа айгуу сайн мундаг тоглосон те гэд би амар гайхаад те яриад байна гэдэг. Бараг аавыг бараг таньдаггүй намайг таньдаг нөхдүүч явж л байдаг л баггүй тэр дунд тийм ээ. Цаг үеэр л. Тий цаг үеэр байдаг. Цаг үеэр байдаг. Тэгэхээр зэрэг яг тэр дундаас ингээд гарч ирэх юм бол мэдээж яг ингээд нөгөө олонний танил болоод өмнө нь нөгөө найруулагчийн ажил хийгээд тийм ээ. Эдитийн ажил хийгээд заримдаа би чинь зураглаачийн ажил хийдэг байлаа шүү дээ. Нөгөө жавхлангийн клипний зураг мөргийг өөрөө аваад ингээд явдаг байлаа шүү дээ. Тэгээд ингээд ихэвчлэн дандаа ингээд арын фронтод яваад идэг байсан болохоор зарим хүмүүс мэддэг байсан. Тэгээд шууган тагш гэдэг кино тоглосны дараа бол арай өөр болсон. Зүгээр дэлхийн бус орнуудад одоо хин гэдэг ямар хүмүүс байдгийг бол би тодорхой мэдэхгүй байна. Зүгээр миний мэдхээр Монголд бол одоо Гомживын жигжид сүрэнгийн хүү, Жамингийн бунтрын хүү, Гончгийн Дашгүйгийн хүү гэд хөвгүүд их л багасаа кино урлагт орж ирсэн түүхтэй. Та бол 30 жилийн өмнө Монголын кино урлагт өмцөм гიშгэн орж ирсэн Цэдиш гэдэг хүү сууж ах шиг байна. Мөн үү? Тий, Цахилжоо гөрөөс Дарвин Батбаяр зохиол тэг Нямгоо найруулагчийн бүтээл Цахилжоо гөрөөс киноны Цэдишийн дүрд одоо 13 настайдаа тоглож ирсэн. Тэгээ миний ээжэд тий Монгол улсын гавьж өвчс үлзих үеигч манаас тоглож байлаа. Их хэрсэн хүү байдаг. Тэгээ хань мань гаргаал тий. Амьдралыг ер нь ээжтэйг хамт үүрэл дуусгах гэдэг нэг хүү байдаг тийм ээ. Танаа Цахилжоо гөрөөс киноны одоо танаа ээж Дижид өнөөдөр гавьяат болсон байна. Тэгэхэд бол та хоёр хоёлоо л нялх байж, хоёлоо л балчир байж. За тэнд мэдээж зүгээр би яагаад энэ киноны тухай ингэж ярих гээд байгаа гэхээр та нар нэг багшийн шавнар байсан юм байна. Тэглгүй байгаа Лаа сүрэн багш. Лайхан сүрэнгийн Лаа сүрэн гэдэг хүний тухайн цаг үеийн болон ирээдүйн шавнар нь нэгэн кинонд хамтдаа дөрөвтэйжээ л гэж хэлэх гээд байгаа юм. Яг үнэ. Тэгээд багшигаа бас дурсахгүй байхын арга байхгүй. Би нөгөө тайквондогийн спорт хөөцөлдөж явж байгаа. Тэгээд 20 настайдаа тэгэл явжсан чи аав нэг өдөр чи соёл урлагийн сургууль дээр очиод лаасур ахтайгаа нэг уулзаад ах гэж байгаа байхгүй. Ахтайгаа нэг уулзаад гэж намайг явуулсан. Би нэг уучраа очиж олоогүй. Тэгээд яваад ирсэн чинь соёл урлагийн сургуулийн 3 давхурд гараад деканы өрөөг онгоолгоод ингэсэн чинь лаасурнгоо ах байна уу гэдгсэн чинь манер өрөөндөө сууж идэг байхгүй. Тэгээд ингээд намайг ингэж харснаа. Оо чи ч одоо аавч чамайг зодтолдог ч ярьдаг ч гэлүү яадаг ч гэлээ барилдаг ч гэдэлүү. Чи ийм жижиг битэний хөрөөс юм уу? Чи яаж үрч чинь болтیں۔ Чи зүгээр найруулагч бол мэдүү гэл. Тэгэхгүй шууд миний мэрэгчлийг сонгочдөг байхгүй.
нөхөр. Тэг би гайхаад тэгээд ингэсэн чинь за одоо чи юу яа? Энд ингээд соёл урлагийн их сургуульд орох хүүхдүүдийн гарын одоо ийм дамжаа хичээл болно. Чи энд бүртгүүлж ор гэл. Тэгэл ерөөсөө яг тэндээс ахуулаад классрум багшийн тэр дамжаанд нь ороод үргэлжлүүлж ерөөсөө найруулагчаа ингээд шалгалт өгөөл классрум багшийнхаа ангид элсэж ороод тэгээ би классрум багш дээрээ 2 жил найруулагчаар сурсан. Дараа нь жүжигчнэрээ 2 жил суугар агш дээр сураад тэгээд яг жүжигчнэр төгсөж ирсэн байхгүй. Уг нь бол Олимпиад орчийг бодсон байлгүй дээ тамирчин юм ч тий. Тэгэлэг байх. Дэлхийн аврагт орж исэн мэт. Тэгээ би 1997 оны Хонконгийн дэлхийн аврагт оролцож ирсэн. Дараа нь 99 оны Туркийн өсвөрийн дэлхийн аврагт оролцож ирсэн. Магадгүй тэгээ тэр спортоор цаашаа хичээлээд явбал одоо монголчууд амжилт гаргаад байгаа юм чинь өнөөдөр нэг дасгалжуулагч ч юм уу те өөрийнхөө үзүүлэх амжилтыг үзүүлчих гэсэн бас чав бэлтгэх гээд нэг хүн хүмүүжүүлэх гэж байж ах байсан баг та. Тэгэл байсан байх. Одоо дасгалжуулагч хийгээд явж байгаа болов гэж бодол юм л та. Гэхдээ хүний хувь заяаг те хэлж мэдэхгүй шүү дээ те. Ялангуяа тэгтээ би дөнгөж саяхан манай эмэгтэй кейс канон дээр тоглосон Монгол улсын гавьяа жүжигчин Цэгбэд ихч маань надад нэг зураг гаргаж үзүүлсэн нь миний 5 настай байхдаа Дармын Батбаяр зохиол Хайрыг хайрал бас гаваа найруулагчийн бүтээл тий Хайрыг хайрал жүжиг тоглож исэн 5 настай байхад тайзан дээр байгаа зургийг надад ихч маань гаргаж ирж өгдөг байхгүй зураг авалтыг үеэр. Тэг би тэрийг ингээд зургийг харчаад ингээд дараа нь ингээд бодож исэн чинь би 5 настайдаа тайзан дээр байсан байгаа байхгүй. Яг уу спорт гэдэг бол мэдээж хүний хувь хүний тийм ээ асар том хүмүүжил олгодог. Тэсвэр хатуужил олгодог тийм ээ. Агуу зүйл шүү дээ спорт бол. Энийг аав минь надад намайг бас дэмжиж тэгээ дээрэс нь бас нэг сонин түүх ярихад аав яагаад намайг спортод явуулах дуртай байсан бэ гэхээр 1980 оны Москвагийн олимпиар яг бамбар асахад би төрдөг байхгүй. 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үү? Тий. Одоо тэр бамбар асаад ингээд яаж яхад аав тэрийг харчаад хүүтэй болоод тэгээд тэнгууд гал асахад төрлөөгээд аав миний нэрийг Гал Баяр гэж өгсөн баг. Остается в сердце нежность, будем песню беречь. До свидания, до новых встреч. Тэгээд олимпиад төрсөн юм аа минийхүү. Тэ? Москвагийн олимпиад төрсөн юм аа минийхүү гэд. Тэгээд магадгүй аав бэлгшээгээд намайг спортод айгүй их дэмждэг байсан. Нөхөр өөрөө ч гэсэн намайг айгүй фэнждэг байсан. Одоо би чинь нэг жоохон байхдаа нэг тэ Дашгүй гэдэг фэнтэй байлаа шүү дээ. Тэ? Хамгийн мундаг том фэн байна шүү дээ. Тий, миний фэн. Дашгүй гэдэг фэн. Тэгээд намайг аав фэнждэг. Тийм байлаа шүү дээ. Тэгээд яадаг байсан. Тэгээд сүүл рүүгээ тэргүй нөгөө нэг яс цусны мэдээлэл дотор байгаа нэг урлагийн нөгөө би яагаад түрүү 5 настай тайзан дээр байсан гэхээр эн чи өөрөө нөгөө нэг философч Хьюмихэр бол эн чинь нөгөө хүн өөрөө тэ дандаа experience туршлагаар бий болдгоо гэдэгтэй адилхан миний туршлага тэр чигээр урлаг л байгаа байхгүй хар багаас авахуулаад авсан туршлагууд тийм ээ театр төссөн тийм ээ киноныхан жүжигчид найруулагч тийм ээ би хар багасаа л нямаага найруулагчийг харж өссөн тэр ингээд бүх миний
туршлагууд дандаа урлагийнхан л байдаг. Тэгэхээр би урлагийн хүн болохоос өөрийн мэдлгүй тэр сонголтыг хийсэн болов уу гэж боддог. Хүнд өнгөрсөн амьдрал бүхэн түүх. Сайхан түүхч байна, саар түүхч байна, саарл түүхч байна. 5 настайгаас эхлээд Монголын урлагийн тайз дэлгэцийн урлагийн олон үйл давтагдах оддыг төрүүлсэн тэр алдар тайзан дээр гарсан л байна. Гэхдээ тэр тайз руу явж явах замдаа 5 дугаар хорлолоос хүүхд залуучуудын театр хүртэл аавтайгаа аавынхаа алтан партнер хөршийн ахтайгаа хэр аз жаргалтай явдаг байсан бай. Тэр бол одоо ч миний нүдэнд харагдаж байгаа дүр зураглал шүү дээ. Тэр син бол ерөөсө одоо ч миний нүдэнд харагдаж байгаа. Би яг аав жаах хоёроо хаардагаа л алхаж идэг хүүхэд байсан. Тэнгэрч бит хоёр бол. Яг нэг үгэлэхэд энэ тэртэргүй чин сэтгэлийн яриа тийм. Манай хоёр сайхан усан шүү дээ. Тэгэхэд сэнгдэрч найруулагч бит хоёр хоёулаа орсныхаа үүдэнд гарч ирээл аавуудыгаа олох гол явдаг л байсан. За театр дээр л байгаа байлгүй. Театр орох уу гээл те. Тэгдэг л байсан. Тэгэхээр яг чиний саяны ярьдаг тэр өнцөг тэр 5 дугаар хорооллын 2 дугаар байрнаас өгөөжийн урдлын замаар гараад тэгээд яг нөгөө наран ихтлгүүрийн замаар ороод тэгээд тэр хүүхд залуучуудын театрт очдог тэр зам болвол үнэхээр гайхалтай. Би тэндээс холдож чаддаггүй. Одоо хүртэл манай гэр дөнгөж нарны хороолд аваад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт манай гэрийн цонхноос яг тэр ингээд цэлитл харагддаг. Гой зам шүү. Монголын нийслэлийн нэгэн сайхан өргөн чөлөө одоо үеийн залуучуудын мэддэг нэрээр нэрлэх шиг боллоо. Бидний үеийнхэн бол хүүхдийн зуу гэж ярьдаг. Тэр хүүхдийн зуу тий. Хүүхдийн зуугийн хойтлоор орчлонгийн зүгээр наран ургах зүүн зүг рүү аавынхаа араас л алхаж явсан тийм зам тийм ээ. Тий. Тэгээд тэр хооронд чи ингээд хамгийн бүр тэмдэглэлтэй өдрийг ярих юм бол тэр замаар нь шүү дээ тий. Жилд тохиодог нэг л өдөр бүр хамгийн гоё байдаг. Тэр нь 4 сарын 1-ний өдөр байдаг. Тэр өдөр ингээ хүн бүхэн аавтаа мэндэлдэг. Тэр өдөр хүн бүхэн өнөөдөр 4 сарын 1-ний өдөр сайн байна уу дашгүй хаа, сайн байна уу жанч бахаа гэд тэр хоёртой мэндэлдэг. Тэр хоёрыг хүндэтгэж тэр хоёр нэг тийм бүр за тент чинь нэг 1 км 500 м байгаа л байх тэр хоёрын хооронд тийм том улаан хивс дэвсцэн юм шиг. Тэр улаан хивсэн дээгүүр тэр хоёр километр гарan улаан хивсэн дээгүүр алхаж байгаа юм шиг. Тим сэтгэл төрдөг. Тим гоё өдөр нь жил болгоны 4 сарын 1-ний өдөр байдаг байлаа. Гайхамтай сайхан. Зүгээр надах түүхийг чинь сонсоод тэд бол жинхэнэ од байжээ. Од гэж одоогийн хэлдэг хүмүүсийн хэлдэг одоо нэр томьёо юм да. Гайхалтай мундаг эрхэм хүмүүс байж. Тэд гавьяаны төлөө ажиллаагүй. Тэд зүгээр л ард түмнийхээ дунд байж. Тэд хүнд ч их хэрэгтгүй байж. Хэн нэг ядарсан хүн таарлыг л уруулаа унжуулаад хушуу дэвсэж байгаа л аргыг олдог тийм хүмүүс байсныг би бас мэдхий. За хүмүүс бол зүгээр өөрсдийнхөө харснаар таарснаар л алив нэгэн зүйлийг хүлээж аваад идэв. За жанчив дашгүй гэдэг хоёр хүн ингээд тайз дэлгэцэн дээр л нэг л их инээдэмтэй юм хийгээд идэг улсууд. Гэтэл тэд нар аавууд юм чинь аав шиг байх тийм тохиол олон уу? Ширүүлэх гэсэн үг. За би жанчив дорж байгаа одоо сэнгдэрж найруулагч, Жамисон найруулагч хоёр дээр яг ямар аашаар шин гаргадаг байсныг сайн мэдгүй. Тэдний амьдрал дотор өдөр болго амьдраад байсан биш. Би зүгээр аавынхаа хувьд ярихад бол манай аав бол дэндүү зөөлөн тийм нэгэн байсан. Дэндүү хүүхдүүдтэйж ёстой нэг үг хэлж чаддаггүй ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо гар хүрэх нь гэдгийг за би өөрийнхөө кейс дээр л ярив. Надад гар хүрэх нь гэдгийг хэл намайг энэ 20 нас хүртэл ер нь тоотой идэл загинсан да. Тоотой идэл загинсан. Загнахдаа юу гэх юм? Ямар хуу гэрэл хий? Тэр нь бол одоо нөгөө юу яасан? Нэг удаа нэг ангийнхаа хүүхэд
тэг зодтолцоо зодоо хийчихэд тэгээд сургуулийн захиргаанаас юу байсан. Аавыг дуудаад. Тэгээ манай хүүхд залуучуудын театр 45 дугаар дунд сургууль 2 чинь ингээд зэрэгэлдэх байхгүй. Тэгэд юу аав ерөөс ингээд театраасаа ингээд орчин манай сургууль руу. Тэ нэг ийм ойрхон зэрэгэлдэх юм чинь. Тэгээд нэг ингээд гал хоёр зодоо хийсэн. Тэгээд ингээд ангийнхаа хүүхдийг зодтолцсон. Тэгээд захирал хэлсэн байна. Тэгсэн чинь нөхөр хурж ирээд оройн хурж ирэнгуутаа миний хүн ашаа ороод иргээд бааны өрөөгөө төгчж жагаад тэгээд нэг жоохон ширүүгнүүд хэлж байгаа. Тэгээд хэлэхдээ чи яас их хүүхд зодод. Чи тийм мундаг юм болов чи дэлхийг зод. Чадахгүй чи. Тэгээд одоо энэ тайквондо спортод авчиж өгч байлаа. Тэг би дэлхийг зодож чадаагүй л дээ. Мяга мэдсэн л дээ. Гэхдээ дэлхийн аврагт оролцсон гэдэг чинь улсаасаа шалгараад улсаа төлөөлөөд явна гэдэг тамирчин хүнд ямар ч спортын тамирчин хүнд том амжилт байдаг. Тэнд зүгээр байгаль цаг уур болоод сэтгэл санаа олон зүйлээс шалтгаалаад амжилт гарахгүй. Тэрнээс бүгд л дэлхийн ямар ч тамирчин бүгд л адилхан бэлдээл ирдэг байхгүй. Яг үнэ. Тэр зэрэг мундаг амжилт үзүүлж яаж. Лала. Гал удрах юу хийж байгаа вэ? Гал удрах одоо хөгжим бүжгийн одоо консерваторийн чавц төгжмийн техник эрхлэгчээр ажиллаж байгаа. Тэгээд нөгөө Босны их сургуульд манер мастер хамгаалж ирчээд тэгээд хөгжим бүжигтэй багшилж байгаад одоо техник эрхлэгчийг хийж байна. Нөгөө удам цэгийн ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. Ажиллаж байгаа юу? Нөхөр манай тий ах маань удам цэгийн мэн гэл тэгтээ яг нөгөө нэг хүрэх гэж оролдоод зүтгээд нэг юм юмны арт ингээд заавал гарантаа гэдэг ингээд зүтгээд идэг хүмүүс байдаг шүү дээ тий. Ах маань яг л тийм л хүн л дээ. Бид нар бол үгүй тэргүй Монголд сошиал ертөнц монголчууд фэйсбүүкийг хаяад ч гэдэг юм уу твиттерийг хаяад инстаграмыг хаяад тэгээд удам цэгийн мэр гэдэг Монгол ийм сошиал платформыг хэрэглэлээ 80 жиштэй ахаа гэдэг хахад үгүй гэд зүтгэл л байгаа. Магадгүй яг уу энэ бас нэг энэ манай удмынхны нэг юм бас байж магадгүй тэгээд нэг юм зүрээс зүтгээд авал тэгээд заавал ард нь гарах гэж зүтгээд идэг нэг тийм. Түрүү чи нэг өөрөө чинь хэлдгэр тамирчин хүн яг тийм л байдаг л да. Тэмцээнд орох жол мэдээж хамгийн өндөр пожамдэр зогсохыг л хүсэж орж байгаа шүү дээ. Орол заа бали гэдгүү үстэй тамирчин ер нь бүгд тамирчин шүү дээ. Тэгэхээр зэрэг түрүүн нөгөө нэг би уган тамирчин болох байж байгаад ингээд гэдэг дээр би тэгж бодож ялаа. Аав чинь дажгүй сайхан дэмжиж байгаад за энэ хүн тамирчинаар бэлтгэгдээд зориг тавиад зориг төрдөг хүн болж байгаа юм байна. Одоо урлаг руу оруулахгүй л оройтох юм байна гэдэл. Ер нь тэгтээ жоохон ороод орсон ба шүү 20 настай гэдэг. Тэгээ 20 настай орсон. Тэгэхэд манай ангийнхан 17-той орж ирсэн. 17-оос дээш л байсан баг тийм. Хэрвээ ингээд 10 дугаар ангиа төгсөөд орсон бол одоо би өөскөө ч надаас 2 дээшгээ штэ. Намайг 1-р курст ороход өөскөө 3-р курс байсан байхгүй. Тэгэхээр нас чацуун бүртлөө курсын дээр тий ахын дүүгээ яваад ахаар би тэр нөхрийг жон гайхадсан байхгүй. Нэргээ байлаа. За олон кино телевизийн бүтээл төрөвж. За үзэгчдэд хүрсэнч байдаг бах, хүрээгүйч байдаг л бах. Гэхдээ тухайн үзэгч хэн нэгний уран бүтээлийг өөрийнхөө амьдрал болоод ухамсарын боловсролын төвшөнд хүлээж авдаг. Таалагдах нь тэр хувь хүний хэрэг мөнгө төлөөд билет аваад үзэж байгаа учраас субъектив байдаг тийм. Тэгэхээр өөрийн чинь бодлоор хамгийн амжилттай одоо өөрийнхөө хувьд штэ сэтгэл хангалуун бүтээгдсэн одоо ч гэсэн харахнаа сайхан тийм ямар бүтээл байна? Нэг бүтээл нэрлэж. Гоё асуулт байна. Би яг энийг бол ингэж хариулна. Яг энэтэй адилхан асуултыг Жан-Пол Сартраас асуусан байдаг. Таны хамгийн шилдэг зохиол аль нь вэ гэж. Тэгэнгүүт Жан-Пол Сартр яг одоо миний бичиж байгаа зохиол гэж хариулсан байдаг. Сэтгүүлчд болон хүмүүс надаас миний өмнөх зохиолуудыг магтаж ярихад би тийм таатай ханддаггүй гэж Жан-Пол Сартр хэлсэн байдаг.
Яагаад гэвэл миний яг одоо ажиллаж байгаа энэ зохиол бол миний хамгийн шилдэг бүтээл. Ингээд дараа хийх маань ч гэсэн хамгийн шилдэг. Би яг энэ сэтгэл зүгээр өсөн дэвжиж явах болно гэж манайр хэлсэн байдаг. Яг тэрнтэй адилхан миний хамгийн шилдэг кино гэх юм бол өнөөдрийн тав хүнд үзүүлээд явж байгаа эмэгтэй кейс кино гэж хэлнэ. Та Монгол Улсын соёлын тэргүүний ажилтна уу? Тийм баха. Хэдэн онд болсон? Би энэ шагналыг 2017 онд Хөвсөл продакшнтай хамтарч хийсэн миний нууц гэдэг кинон дээр авч ирсэн байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг зүгээр хүн өөрөөр ойлгох. Би бол цол гэж боддог. Цол юм. Тийм ээ. Одоо монголчууд бөхөө их ярих дуртай шүү дээ. Улсын начин, улсын заан, улсын харцаг гэдэг шиг энэ бол цол юм. Гэхдээ эрхэм тэ салбарынхаа хамгийн тэргүүний ажилч юм шүү гэдэг ийм цол юм аа л гэж ойлгоод байна. Таныг яг нээлтэн дээр өгсөн юм шиг байна. Тэгсэн. Дуудаал одоо тэ. Одоо ийм киноны найруулагч. Тэг кинон нээлтэн дээр өгсөн тий. Дашгүйгийн гал хоёр таныг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа гэхэд юу бодогдох юм? Нүгөө хэлэхэд бол би яг энэ шагналын талаар бол нэг тийм таатаа сэтгэлдэлтэй явдаггүй байсан. Тухайн үед бол тэргүүний ажилтан юу гэсэн ч үгүй тий. Хинд ажиллаад байгаа юм. Хинд ажиллаж өгсөн. Би өөртөө л ажиллаж байгаа шүү дээ. Би өөрийгөө л хүлээн зөвшөөрүүлэх гэж өөрийнхөө амьдралын төлөө өөрийнхөө энд нийгэм гал хоёр гэдэг хүний төлөө явж байгаа шүү дээ. Тэрний төлөөр яг намайг шагнаад байгаа. Тэ. Яг бид юуны тэргүүний ажилтан гэж тэ. Одоо ингээд ялангуяа энэ шагналын тал дээр би ингэж боддог. Үгүй энэ Монгол улсад зүгээр гавьяата дуучин явж идэг ч баг шиг тэ. Бүр гавьяата юу? Тэ. Хүссэн ч үгүй тэ. Бүр ингээд гавьяата. Яг ямар гавьяата юм тэ. Тэр хүн өөрөө гой дуулаад хүмүүст плед таслаад тэрүүгээрээ мөнгө олоод тэрүүгээрээ сайхан амьдрал. Тэр нь гавьяа биш юм уу? Тэ. Яагаад тэр хүнийг шагнах ёстой гэж тэ. Энэ шагнал гэдэг зүйл бол тодорхой хэмжээнд тийм ээ тодорхой хэмжээнд улс үндэстний юм уу нийгмийн сэтгэлгээний болон одоо юу байдгийг тийм ээ за бүр ярих юм бол одоо гамшиг тослооч гэдэг юм энэ зүйлд иргэний зориг гаргаж одоо гавьяа байгуулсан хүнийг гавьяата гэмээр байна шүү дээ. Тэрийг энэ хүн бол гавьяата хүн байна. Тодорхой хараа гавьяат гэдэг чинь тодорхой нэг юм үйл явдал зүйлийг яриад байгаа биз? Гавьяата. Тэгтэл зүгээр л ингээл одоо сүүлдээ ингээд тийм биз дээ. Урлагт удаан амьдэрсэн хүнд өгөх гээд шүү дээ тий. Он удаан жил. Он удаан жил одоо тэр хүний насалсны одоо энэ шагнаад байгаа юм уу? Энэ өөрөө айгүй утгагүй гэж би боддог болохоор яг нэг үгэлэхэд надад соёлын тэргүүн гэдэг тэр цол тэмдгийг өгөхөд би айгүй сонин юм дургуулах гэж гарсан. Яг нэг үгэлэхэд би аммааргүй байсан. Яг сая ярьж байгаатаа би туйлыг санал нийлж байна. Яг тэгэхээр нөгөө одоо жишээ нь зарим одоо төрлийн уран бүтээлчд гээ да. Тэгээ яг нэр хахад өөрийнхөө төлөө плед тасалж хүмүүсийн мөнгөийг авчаа тэгээд төрөөс тэмдэг зүгээ яваад байдаг ийм улсууд бас олон байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн цаг үедээ бол энэ байж болсон зүйл байх ёстой байсан зүйл байж. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм нь арай өөр юм. Арай өөр юм тийм ээ. Зах зээлийн нийгэм гэдэг чинь шал өөр байна шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь ингээд ялангуяа харьцуултын намааг нэг шагнажиж штэ тий. Намааг ингээд шагнажихаар би нэг юм тэмдэгтэй болчих гэж бодъё л доо. Тэгэн гот би ингээд өөрийгөө нөгөө нэг ийм өөртөө өндөр хүлээлт үсгээд тавьчихж байгаа байхгүй. Би чи гавьяатаа юм шүү дээ. Тэ. Яг ясагн дээр тэрвэстэй зүгээр л ингээл жүжигчин штэ. Зүгээр л ингээл дуучин штэ. Тийм биз дээ. Тэгээ яг авьяастай хүн гоё. Тэ? Авьяастай л гоё уран бүтээлч байж штэ. Тэр ямар юмны гавьяатай байгаад байгаа юм. Тэ. Ингэж харах юм бол тэр чинь
нөгөө нэг хүндээ бас нэг амар их ачаатай юм аяачирч тавьж өгöd байгаа байхгүй юу. Хүнээ зовоогоод энэ төр. Зүгээр тамирчдад бол байж болох тийм ээ. Байж болно шүү дээ. Тэр чинь гавьяа байгуулсан. Ягаад гэвэл улсаад төлөөлж яваад тэнд олимп төв дэлхий дээр очиод медаль зүүж ирээд гавьяа байгуулчихж байгаа байхгүй юу. Монгол улс өнөөдөр нэг олимпийн аврагтай, Монгол улс өнөөдөр нэг төв дэлхийн аврагтай болчлоо. Энэ бол тэр хүнд өгж болох гавьяа байхгүй юу. Тэрнээс биш тэнд баахан найр хийсч явж сайхан дуудуулж плет тасалж баахан үзэгч яаж өөрийнхөө төлөө тэгэл энэ тэнд очиж нэг найрын хомир суусуужснаа гавьяа байгуулчлаа гэдэг гарч ирж чадахгүй байгаа. Монголд одоо нийтдээ нэг 28 төрлийн гавьяат байдаг гэж байгаа. За хоёлаа энийг төр орхий. За тийм. Гэхдээ ер нь ярих л сэдвэл дээ. Ер нь олон хүмүүс бас яг ингэж яриасаа, олон хүмүүс бас ингэж бодосоо л гэж бас ботж явдаг сэдв. Түрүү ярианы ихэнд хоёлаа ярьж ирсэн таны нөгөө Шууган тархич гэдэг киноны тухай би бас онцолж асуух гээд байгаа юм. Яг тэгэхээр тэр киног зохиолыг бичсэн байна. Тархичин гэж юм байна. Амьдралд алдсан, идсэн, гутарсан, гундсан хэний ч хувь заяаг бид өөрчлөх болно. Ихтэй. Суугаад байна уу, аа? Том бай гэж хордоод идэх чинь тэр байхгүй. Одоо болсон баа да. Өөрөө гол ролд нь тоглосон байна, бас найруулсан байна. Тэ? Арай бас зураглаач хийж болохгүй юм да. Өөрөө тоглож байгаа учраас тэ? Ингээд ихэнх зүйлийг хийсэн байна. Зүгээр яагаад тэгсэн бэ гэж асуух гэж байгаа. Энийг асуухын өмнө би нэг зүйл ярих гэдэг юм. Сергей Бондарчук гэж зөвлөлт холбоот улсын их алдартай жүжигчин, найруулагч хүн. За энэ хүн Михаил Шолохов дээр очиод таны ингээд зохиолоор кино хийх гэсэн юм а. Та энийг өгөөч гэдэг түүний хувь заяа гэдэг кино хийх гэдэг. Тэр Шолохов хэлсэн байт. Чи гараа харуул гэдэг. Харцнаа чиний гар бол жолоочийн гар биш байна. Чи нэг олигтой ч юм хийхгүй бах. За яах вэ? Дураараа бол гэдэг. За тэгээ кино хийгдээд дэлхийн маш олон том өндөр одоо шагнал фестивал наадмуудад төрүүлж тэгсэн тэрийг үзсэн Москвагийн нэгэн багш сэтгэгдлээ тоо юм правда сонинд илгээж би нэг хүүхэнтэй сус юм аа сүлд. Тэг хүүхэд нь битүүрт их гай садаа болоод идэг болохоор галын өрөөнд хичээлийн давтуулаа тэнд нь ор тавьж өгөө тэнд нь амьдруулдаг болсон. Тэг энэ киног үзээд жирээ нэг жолооч хүний хүүхдийг ингэж хайрлаж байхад сэхэтэн хүн би яагаад хайрлаж болохгүй вэ гэдэг сэтгэгдэл төрсөө аюух баярлсан ш одоо бид гур сайхан амьдарч байгаа гэж бичсэн байдгийн. Тэгэд энэ кино тухай ийм зүгээр надад Шууган тархич бас энэ Бондарчуктай их төстэй юм уу гэж ойлгосон зүгээр үйл явдал нь. Гадаад Сергей Бондарчук бол одоо тэр агуу том найруулагч байдаг тий. Тэгээд тэр хүний одоо мундаг бүтээлтэй миний ажлыг зүрлэгч юу ах вэ зүгээр. Яг би наадах чинь бол ингэж ойлголоо. Чиний ярих гэдэг санааг бол ингэж ойлгож байна. Миний өмнөх төрлийг асууад байгаа. Энэ та өөрөө юу гэж ойлгох нь тэргээр л яриа шүү дээ. Яг өмнөх амьдралч гэж одоо юу ах вэ тий. Хүн чинь нэг л амьдрдаг шүү дээ тий. Яг уу ярил л та тий. Олон хүмүүс асуудаг яг энэ талаар галуур өмнө нь амьдралтай байж хагаад тэгээд тэрнээсээ салаад тэгээ хулантаа суусан юм шиг. Хулан нэг хүний тийм ээ хоёр догч юм шиг ингэж айгүй олон хүмүүс зөндөө ярьдаг тийм ээ. Тэр үтгэл одоо мэдхэн мэднэ Монгол улсын гавьж үжигчин аглуу түүнийг гэргий тийм ээ. Оюуна тийм. Оюуна бит хоёр бол одоо урд нь оюутан байхдаа үер хийж тийм ээ. Бас тодорхой хэмжээгээр бит хоёрын дундаас тийм ээ. Тийм ээ. Бүхэл бүтэн хүн мэндэлж штт тийм ээ. Сайхан охин төрсөн. Би бол оюунаг бол ингээд зарим хүмүүс бол X гэж яриа л тийм. Зарим хүмүүс сал царинсан тэр нэг юм муухай дурсамж мэтэр дандаа ярьж идэг тий. Үгүй байхгүй юу.
Миний хувьд бол ий чинь оюун ач нандин дурсамж байхгүй юу? Яагаад гэхлээр зэрэг тэр чинь 2000 оноос эхлүүлээ соёлын урлагийн их сургуульд ороод оюуны хувьд хоёр хоёулахна юугаач мэдэхгүй хоёр хүүхэд уучраал те. Тэр чинь хүүхдүүд ч гэр бүлч гэж мэдэхгүй. Амьдрал гэж мэдчихгүй. Тийм ээ. Нэг нь аавын эрх бацаан. Би бол зүгээр аавын эрх бацаан л واخгүй юм. Тэнийг бацаан л واخгүй юу. Тэ. Тэгээ оюунаа болохоор тэгээ 5 хүүхэдтэй айлын хамгийн бага нь тухайн үед бол үнийг хэлэхэд бол аав ээж хоёр нь бурхан болцгооцсон тий. Тэгээд оюунаа сэтгэл зүйн хувьд бол айгүй хүнд үеийг туулж исэн үе дээр би хань болж исэн. Бид хоёрын тэр үерхлийн тэр нэг нандин мөчүүд бол үнэхээр гайхалтай байхгүй. Би оюунаагаа бол дандаа сайхнаар дуусаж хүндэтгэж одоо ч гэсэн би ингээд оюунаатайгаа таарахтаа ингээд айгүй хүндэтгэлтэйгээр ханддаг. Даанч бит хоёр гэр бүл болоогүй байхгүй юу? Гэр бүл болоогүй. Гэр бүл болно гэдэг чинь тийм ээ. Гэр бүл болно гэдэг чинь Монгол улсын хуулийн өмнө, нэрийн өмнө очиж батлуулаад за мөн одоо тийм ээ Монгол ёсороо очиж сайхан бэрээ гуугаад ёсолж аваад өрх тусгаарлаад гараад амьдрахыг хэлдэг. Яг уу хоёр юугаач мэдэхгүй нэг оюутан соёлын урлагийн сургуулийн найруулагчийн ангийн нэг хоёр хөрх юм тий хэсэг хөдөлцөж гүйж ягаад тэгэл одоо ястаа нөгөө нэг жоох хүүхдүүд буруу эрэхтнэрээ тоглоно гэдэг шиг л дундаасаа нэг сайхан охинтой болсон. Тэгээд төдөлгүүгээр ингээд бит хоёр ингээд ойлголцохгүй ингээд хоёр дэшээ болсон л асуудал байдаг юм л да. Энийг бол хүмүүс ингээд жоохон урт нь гал хоёр амьдралтай байж байгаа л ингээд ингэсэн гэж ойлгоод байдгийг. Тэгтэл бол тэр бол миний хувьд бол нөгөө нэг унган багын аашаараа гэдэг шиг унган багын минь хамгийн гоё нандин дурсамжтай зүйл байхгүй юу. Харин энийг би алдаа гэж харах юм бол өнөөдөр тийм ээ 20 гаруй настай болсон миний сайхан охин алдаа болж харагдана шүү дээ. Үгүй шүү дээ. Миний сайхан охин хэзээ ч алдаа байх ёсгүй шүү дээ. Тийм ээ. Харин ингэж явж байгаад би тий ер нь хүнд бол олон дурлал байдаг шүү дээ. Олон хайртай очиж болдгоо шүү дээ. Ялангуяа эр хүн тийм ээ. За эмч гэлтгүү тэгээ олон хайр дурлалтай очиж болдог. Би нэг зүйлийг харин нэг л байдаг болов уу гэж боддог. Насны ганцхан ханиа олно гэдэг бол хүнд нэг л байдаг болов уу гэж боддог. Бүх зовлон жаргал, бүх юмаа хамтдаа туулаад тийм ээ. Алдахын өршөөгөөд бүгдийг ингээд хамтдаа явах насны ганцхан хань бол хүнд ганц л заяадаг болов уу гэж боддог. Тэр хантайгаа бол би өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр 20 жил болж байна. Би Монгол улсын хуулийн өмнө хулан гэдэг тийм ээ төмрийн хулан гэдэг эмхтэйтэй анх удаага очиж гэрлэлтэд батлуулж гарын үсэг зурсан. Би энэ амьдралдаа нэг л хүнтэй гэрэлсэн тэр нь хулан байхгүй. Бэр гуйж очиж манай тэ том ах миний ээж аав маань өнгөрцөн байсан л та. Ээж за мөн ингээд манай хамгийн том авгаах нах захууд маань очиж тэнчэнээс хулангийн эмээвөө дээр очиж хадаг тавьж бүр тэгэхэд чинь тийм ээ Монгол улсын ардын жүжигчин тэ маш хулангийн маш олон жүжиг киноны аавд тоглож исэн Монгол улсын ардын жүжигчин Мянган Нарангуй очиж хадаг тавьж хулангаа гуйж авч байлаа тийм ээ. Тэгээд өнөөдрийг хүртэл бит хоёр 20 жил сайхан амьд тийм ээ. Ёстой нөгөө муудалцахтаа муудалцаад тосоо гартал тэрвэрлдээд одоо ёстой өнөөдрийг хүртэл бит хоёр хамтдаа байгаа. Миний насны ганцхан хань бол хулан. Баах юм ярьсан уучлаарай. Зүгээр. Тий. Ер нь бол хоёулаа баахал юм ярих гэж л хамт сууж байгаа шүү дээ. Тий. Олон хүмүүс хөгшин залуу гэлтгүй бас бодууштай боддог нэг нь эргээд санууштай ийм зүйл байна. Одоогийн нөгөө нэг хүмүүсийн хэл дээр одоо загвар юм да, кейс гэж яриад байдаг тийм юм загвар.
ийм зүйлийг ярьлаа. Их баярлалаа. Бас олон хүмүүс энэ тухаас бодоосоо бидний амьдарч байгаа нийгэм болвол яг л нөгөө түрүүн эхлээд асуудаг таны хийсэн шууган тархич шиг нэмээд ганц юм хэлчихв. Тэгэнгүүт одоо ингээд би залуучуудыг ингээд анзаарахаар яах вэ? Таарс тохирохгүй байж болно шүү дээ. Хоёр тийшээгээ болж болно шүү дээ. Гэр бүл сална гэдэг бол хамгийн хэцүү зүйл واخгүй юу? Бүр ингээд тийм ээ үр хүүхэд нэг гэрт орцсон, нэг амьдрал босгоцсон. Хэдэн жилийн амьдрал байдгийг тэр донд бүхэл бүтэн үн цэнэ үүсгээд ингээд босгоцсон тэр амьдралыг боснуулна гэдэг шиг энэ бол аимшиг шүү. Энэ бол аимшиг. Яах вэ? Үерхэж тийм ээ нөхөрлж байгаа ч гэдэг юм уу, тийм ээ хамтран амьдарч байгаа ингээ хоёр тийш болох зохиолдол байдгийн шүү дээ залуучуудад. Тэр ийм тохиолдол байдаг. Тэгвэл нэгнээ хизээж битгий муу хэлж байгаарэ. Би оюунаагаа хизээж тийм ээ надтай зогсож чадаагүй гэхин төлөө би тэрийг яллаж хизээж муу хэлж явж байгаагүй охиныхоо ээжийг. Оюунаа ч гэсэн охиныхоо аавыг ил далд элдв толоогоо орно. Энд тэнд хизээч муу хэлж явж байгаа миний чихэнд ирж байгаагүй. Бит хоёр ингэж л бие биентэй хүндэтгтийг хандаж ирсэн. Өнөөдрийг хүртэл. Энэ нь өөрөөр хэлэх юм бол охиныхоо өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага үүрэг гэж бит хоёр харсан. Хэдийгээр бит хоёр хамтарч амьдарч нийлж амьдрал зохиож яваагүй ч гэлээ. Залуучуудтай хандаж хэлэхэд бол битгий нэгнийгээ тэгж ингэж арга хойгоор нь X, Z юу ч гэнүү ингэж муулж байгаарай гэж хэлж байгаа байхгүй. Тийм ээ. Өөртөө чинь тааш тохироогүй байж болно шүү дээ би гал баяр. Тэгтээ өөрөө бусад бүх хүнтэй тааш тохирохгүй гэсэн үг биш биз дээ. Тэ? Яг тэрнтэй адилхан. Тэ. Шууган тархич киног болохоор зэрэг би олон хүн үзээсээ бас олон хүн үзэхдээ зөвхөн үйл явдал биш. Магадгүй зохиолч найруулагч гал хоёрын энэ нийгэмд амьдарч байгаа Монгол хүн бүхэн ойлгосоо гэдэг санааг нь ойлгосоо гэж би боддیں۔ Нэг л өглөөс эрэхтэй тансаг сайхан буудалд чинээлэгдөө төрөөд эцгээж танихгүй болтлоо өөрчлөгдөөд ийм болоод битгий амьдраасаа гэж хүмүүсийг бас бодоосоо гэж хамгийн ихний санаа тийм байсан байх гэж боддیں۔ Тэгэхээр нөгөөх уран бүтээлчд үзэгчдээ бас давхар бэлддэг шүү дээ. Ер нь одоо танах чи студ үү? Тийм гоо манай Go студ ажилтдаг. Go студ. Танах ер нь хэр зэрэг бэлдэх вэ? Одоо үзэгчдийг зэрэглэлийг яг үзэгчээ бэлдэн гэдэг тал дээр бол миний ойлголт бол бас л нөгөө нэг социализмын нийгмийн үе болон тэр битгий ил одоо яг энэ асуудал маань шүү дээ тий 10 жилийн өмнөхөөс өөр болчиход байна. 10 жилийн өмнөхөөс өөр болчиход байна. Үзэгч гэдэг чинь одоо өнөөдөр тийм ээ ялангуяа урлагийн салбар болон энэ контентын салбар энэ зүйлүүдийг социализмын үед амьдарч байсан хүмүүс болохоор соён гэгэрүүлэх ёстой, сурган хүмүүжүүлэх ёстой. Нэг бол одоо урайлан дуудах ёстой гэдэг ийм дандаа урлагийг хэрэгслээр тийм ээ пропагандагаар тийм ээ олж харах гад байдаг. Тэгэн гутаа урлагийн хүмүүсээс болохоор нөгөө нэг чи юу яагаад чи сурган хүмүүжүүлээч гэдэг. Тэгтэл өнөөдөр урлаг сурган хүмүүжүүлэгч юм уу хин нэгнийг ухааруулах ямар ч үүрэг хүлээхэ болчихсон ийм цаг үед бид нар амьдарч байна. Бид нар хитрхи их мэдээлэл, хитрхи их контентын 90-100-д амьдарч байна. Бид нар өнөөдөр тийм ээ тэр битгий хэл бидний гарт entertainment ертөнц маань ирчихсэн ийм үед амьдарч байна. Хүн өөр дээрээ TikTok хийгээл entertainment ертөнцийнхөө entertainment хэрэгцээг авчдаг болсон. Тэ? TikTok өөр ингээд болоо. Entertainment хэрэгцээг хангачлаа. Тэр заавал очиж тэнд гал хоёрыг үзэж яах юм? Тэ?
Бүр одоо хэдэн мянган жилийн өмнө бол ингээм гал тойрол морол ингэж нэг юм тэг нэг хараад баясах юм entertainment хэрэгцээ байлаа шүү дээ биднэрт чинь. Тэ хүн төрлөختөнд. А тэгтэл өнөөдөр хүн төрлөختний гарт нь entertainment хэрэгцээг хангах зүйл нь ирчих гисэн. TikTok хийгээл болоо. Болоо. Тэгэл хүн цаашаага өөр зүйл сонирхол ингээл явах ийм нэг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна уу гэхээр бид энэ сэтгэлгээнийг одоо өөрчлөх цаг нь болчихсон. Алийн болгон бид нөгөө нэг тэ 30 жилийн өмнө уг нь бол бид нар арчилсан нийгэм шилжиж гээд явсан боловч бидний тарих өнөөдөр шилжээгүй байна гэдгийг би хэлэх гээд идгийг үзэгчдэд. Одоо залуучуудаас хараад харъя. За чи театр руу, кино театр руу явахдаа ухаарах гэж явж гин үгүй бол шууд гайх залуучууд. Юу яасан гэж. Тэ. Яасан гэж ухаарах. Би ухаан муутай юу? Би ухаан муутай юм. Тэ. Одоо Netflix ягаал Netflix үзэл ингээд дүүрэн контент байна. Тэгэл Look TV гэл ингээд ерөөсөө ингээд за тэгэл VMAX ингээд гартан мартан бид нар зүгээр ингээд эргэн тойронд ингээд энэ контент төр ингээд хүрээл үлдсэн ингээд бидрийг ингэж штт. Тэгээд тэр болгоноос ухаар авах хэрэгтэй юм уу? Тэр болгоноос сургуу хүмүүжил авах хэрэгтэй юм уу? Тэр болгоноос гэгэрэл авах хэрэгтэй юм уу? Тэ? Тэгвэл тэр болгоноос гэгэрэл авах хэрэгтэй гэх юм бол алийн шүүж яах вэ ийхүү гэдгээ хүн өөрөө л цензурдэж гаргаж ирнэ үү гэхээс биш. Энэ олон дэлхийд даяар байгаа олон контентууд дундаас хүн өөрөө хэрэгтэйгээ харж надад сонголтыг хүн өөрөө л хийнэ. Би нэг ингмээр байна. Би өнөөдөр нэг ийм подкаст сонсомоор байна. Өнөөдөр би нэг жоохон ирч хүч сулраад байна да. Өнөөдөр нэг нэг сэтгэл зүйчийн нэг подкаст сонсчдаг ч юм уу, зөвлөгөөч гэдэг юм уу. Эсвэл бол нэх гоё юм сэтгэл сэргээс нэх гоё кино үзээд нэг ингэчдэг ч юм уу. Ингэж хүн сонголтоо хийнү гэхээс биш урлагийг нэг хайрцагт оруулж нэг шугамд авчирч тавьж агаад та нар бүгдээрээ соён гэгэрүүл гэдэг юм байхгүй болцсон. Урд нь бол социализмын нийгэмд бол ийм зүйл байлаа. Одоо хэд дэх кино вэ? Та нөгөө 13 4 дэх кино баг шүү ер нь тийм. Контентыг тоолдгүйгээр нэг тэр уцал байна. Бүрэн хэмжээний уран сайхны кино. Тийм бүрэн хэмжээний уран сайхны кино. Зүгээр алив нэгэн амьдрал болоод алив нэгэн зүйлийг биеэрээ үзсэн хүн л өөрөө илүү их сайн мэдэрдэг. Зүгээр би заримдаа боддیں۔ Телевизээр аль нэгэн телевизийн сувгаар одоо бидний хуучны гэж ярьдаг 90-ад оноос өмнөх Монголын уран сайхны кинонууд гарч идэв шүү дээ. Зүгээр аавынхаа тоглосон киног үзэх. За жишээлбэл Хэцүү даалгавар ч юм уу. Ямар санагддаг вэ? Гоё шүү дээ. Тэгээ хөрх юм аавыгаа хараад би саяхан нэг ингээд явж байгаад манай Ариунбаатарын дуулсан Аз чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү аваа гэдэг дуу байдаг шүү дээ. Хорвоод ирснээ зарлаж уйлан мэндэлхэд ховорхон нулимсаа унгаж үннийг хайчилж суусан тэнгэр газраа шүтэн дэцэн удмыг залгасан тэнүүн бурлавтайда мөрбүтэн явдаг аби аз чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү сонсоод явж яснаа гинт дохион дээр зогссноо. Яач юм гинт очиргүй ингээд
ойлдог байхгүй. Тэг би яагаад тэгж их сэтгэл хөдлөж уйлсан гэхээр би машиндаа ганцаараа явж чадсан л. Над юу гэж бодгцсан гэхээр аав маань ингээд за одоо ингээд борхон болоод 20 жил 23 жил болчих. Ингээд ухаанаас минь дурсамжаас минь ингээд уул алсраал холдоол гэт юм. Зүудэн дээр хээж болчихсон. Тэ. Зүудлэгт хээж болчихсон. Тэгэл ингээл осолдохгүй урлагийн хүн болохоор л нөгөө тоглосон дөрүүд нь тэ. Дөнгөж өнгөрөөд нэг хэдэн жилийн 5 жилийн дотор болвол ингээд аавыгаа санаал бодоход тас гэдэл инээж байгаа инээд нь хүртэл ингээд чихэнд яг хажууд юм шиг сонсогдоол. Аюу гоё байдаг байсан. Би аавыгаа дурсахтай амар гоё дурсан. Бид хоёр угаасаа тийм найзууд юм шиг тийм холбоотой байдаг байсан. Дандаа намайг явуулна, би зөрүүлээд явуулна. Тэгтээ дагаар амтрал. Бид хоёр ч тийм гоё байлаа шүү дээ. Тэгсэн чи ингээд аав минь яагаад надаас ингээд астраад холтчихв. Эсвэл би хөксрөөд байгаа юм болов уу гэж бодоод би амар хуйлсан. Тэгээд ингээд нулимсаа харчаад тэгээд ногоон гэрласаал явчихлаа юм л. Эргээд бүр яг тэрний дараа болол дахиад кинонуудын сэргээж үзье. Бичлэгүүдийг гаргаж явж үзье. Аав минь миний хамгийн нандин хүн шүү дээ гэж бодож. Яг ингээд бодоо ичсэн чи яг сая хэллээ. Хэрэгс гоё. Ер нь аавыгаа их санах уу? Мэдээч яг уу санах уу санаж гэн гээл хүмүүс тэгдэм да ингээл зарим нэг ингээл хүмүүсийг харахаар тэгээ бурхан болоочийгоо хооны дурсаад ярихдаа их л санах юм да энэ төр гэл ойж мэлэл хэдийн тэгээд бас яг миний хувьд бол санана гэдэг чинь ямар нэгэн найдлагатай зүйлийг ярьдаг байхгүй тийм ээ. Жишээ нь би эхнэр маань тэднийг өөр газар явж ийл эсвэл гадны оронд явж ивэл би эргэж уулзах учраас би санана. Хөвгүүд маань ч юм уу охин маань одоо солонгос сурж байгаа. Би охиноос санаж байна. Яг тэгвэл бид хоёр уулзах учраас. Санана гэдэг чинь эргэж уулзах учраас санана гэдэг процесс явдаг юм болов уу гэж би боддог. Тэгтэл эргэж бид хоёр уулзахгүй шүү дээ. Бид хоёр эргэж уулзахгүй шүү дээ. Одоо дахиж хизээж уулзахгүй шүү дээ. Уулзаагүй 20 жил тэр чинь ингээд хизээж уулзахгүйгээр явчихсан шүү дээ. Тэгэж бодохоор яг санана гэдэг үйлдэл процессыг ингээд бодохоор ёстол санахаасаа илүүгээр харин зүгээр төрөний миний хэлдгээр ингээд дурсамжиндаа улам гоё ингэж дандаа дахин сэргээж миний сэтгэлийн эмзэглсэн аав минь алстраад ингээд миний дурсамжийн дотор улам бүдгрээд байгаад би эмзэглсэн байхгүй эмзэглээд уйлсан байхгүй тэр үед хэрвээ чи хайртай болвол тий санана гэхээсээ илүүгээр тэр дурсамжаа улам гоё дахин сэргээж апдейт хийж шинчилж байгаарай гэж хэлэх гээд байгаа. Би л тэгж л боддог. Олон хүмүүс бас янз бүрээр боддог байх тийм. Зөв өнөөдөр Монголын үзэгчдэд тодорхой хэмжээний одоо орон зайг эзэлсэн ийм зэрэг төрсөн хариулагч болж гэтэл энэ цагийг аав нь үдсэн бол гэдэг тийм бодол магадгүй хоёлоо бодъё л доо. Үдэд байхал насны шүү дээ уг нь бол. Тийм. Тэгээд энэ цагийг үдсэн бол магадгүй та хоёр одоо их тийм энгийн сайхан найз нөхдийн харилцаатай юм шиг байдаг учраас чамд юу гэж хэлэх байсан бол магадгүй нэг ингэсэн чинь гөө чи халаа наатгаж яваа л дөө чигээд тий. Чи наатга ингэчэлтэй гэх ийм юм байсан л баг. Тэгтээ зүгээр ер нь яг юу гэж боддгоо. Хэрвээ үгүй яг тэгж байсан бол хийсэн бол гэж би яг тийм зүйл дээр бол бодож үзэж байгаагүй юм байна. Ягаад гэхээр тэ хүмүүс бол үхэл гэж байдгүй энэ төр гэл том юм яриад байдаг юм. Миний хувьд бол үхэл гэж байдаг. Тэ
үхэл гэж бодит зүйл байхгүй. Тэ. Нөгөө өлжит төгс яруу найрагчийн нэг зохиол дээр гардаг юм да. Үхэл гэдэг нь үлдсэн хүмүүс дээр л байдаг юм биш үү гэж. Нэг тийм зохиолын хэсэг дээр нь байдаг юм. Яг тэрнтэй адилхан миний хувьд бол аавын маань үхэл бодит зүйл байхгүй. Тэ. Тэгэхээр тэр бодит зүйлийг бол хүлээн зөвшөөрөөд ингэж хаашаа явна. Магадгүй яг зүгээр ургуулan бодоод фантазлаад хэрвээ аав маань өнөөдөр амьд сүрэн байгаад гал хоёр өнөөдөр найруулагч хийгээд ингээд явж байгаа. Тэгвэл тэр би аавынхаа нөгөө нэг аашаарын шиг бас мэддэг болохоор тэгээ ааш аягийг мэддэг болохоор юу гэж хэлэх байсан бол аав юу ч хэлэхгүй байсан баг. Ер нь тэгж оролцохгүй шүү. Ялангуяа тэр үеийн жүжигчид тэр үеийн жүжигчид гэдэг бол этик моралын хувьд бол маш өндөр хэмжээнд урлагийн этик морал шүү. Урлагийн этик моралын хувьд бол маш өндөр бэлтгэгдсэн тийм хүмүүс байсан. Одоо ч байгаа. Одоогоороо Монгол улсын ардын жүжигчин хөтөлбөрийн Баатар Цэрэн Давг Мэнд Баяр Мягмар Наран тийм ээ одоогоороо энэ хүмүүс ч гэсэн би кинонда дуудаж авчираад син тоглуулахад найрлагчдаас юу ч ярьдаггүй. Аав маань тэр этик моралаараа л байх байсан болов уу? Миний үдээс юу ч ярихгүй байна. Яг тэгвэл бит хоёр тустай байхгүй. Аав жүжигчийн статустай байхгүй. Би найруулагч статустай байхгүй. Тэгэхээр аав найруулагч гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг надаар хэрүүлдэг хөө хангалттай сайн мэднэ. Ягаад гэвэл тэр тийм ээ түүний найз нь тий ийм нэмгаваа гэж Монголын бас агуу том ааштай найруулагч байсан. Тэр хүнтэй бүх насаараа ажилласан. Зүгээр юу гэх юм одоо би бол одоо хатаарах чинь л гэж хэлмээр байна. Би бол гал хоёрт хатаарах чинь. Юунд нөхөр Монголын ард түмний олон 10 жил хайрлж хөндлсөн тэр гайхамшигт итгэлтэй уянтай. Тэр цагаан цэгмэдийн томхүү Төмөрбаатартай тэр ганхүүтэй тийм ээ. Олон энэ Монголын тайз дэлгэцийн урлагийн одоогийн залуучуудын хэлдэг ододтой өсөх наснаасаа өнөөдрийг хүртэл хамт байж хоолоо хувааж идэж сэтгэл санаагаа хуваалцсан ярилцаж ингэж аж төрөх их ховор тавилан танд тохиож гайхалтай сайхан байна. Баярлалаа. Магадгүй хөдөө нэг малчин байсан бол зургатаар хаяа нэг л хардаг хүмүүс. Гэтэл та бол тэдэнтэй амьдралынхаа туршил хамтдаа байж гин. Их сайхан завшаан байна. Тэгэд бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөх төгсөж байгаа юм. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөхөд магадгүй та өөрөө бас хөтлөгч хүн учраас юу ч хэлэх ёстой юм. Тэ ёссоод ах юу ах вэ? Нэг сайхан үг хэлээд манай эрдэмтчүүдэд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол хүн бүхэнд байгаа суугаа газар бүртээ сайхан амьдрах тухай сайхан ерөөлийн ч юм уу сэтгэлдээсээ хаваалцаач. Маш их баярлалаа. Тэгээд Эрдэнэ хоттой эрэхтэй үргэлж дандаа баяртайгаар ирдэг сайхан цагийг өнгөрөөж яваад буцдаг. Энэ нэвтрүүлэг бол ингээд чин сэтгэлээ яг л одоо миний хийдэг контент шиг тий халамцсан яриа нэвтрүүлэг дээр бол үзэгч маань бол одоо нэг 3 татсны дараа бол ихээ сайхан талмаарж байгаа өөх үннээ ярьдаг. Яг тэрнтэй адилхан бас манай хоёрын нэвтрүүлгийн агуулга бас их адилхан юм байна. Тэгээд би чин сэтгэлээс л энэ нэвтрүүлэгт өнөөдөр бүх зүйлээ гоё дотроо уудалж гоё ярьлаа. Яг уу тэгээд миний үзэл бодол миний ярьсан зүйлүүд тий үзэгчдэд зарим нэгэнд нь таалагдахгүй байж болно. Таалах нэг нь байж болно. Миний ярьсан нь миний хэрэг. Таны ойлгож юу гэж шүү тунгаах нь бас таны асуудлаа л гэдгийг хэлье. Их баярлалаа. Тэ танд ч гэсэн бас хүний амьдралд хүсч болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүсэж байгаа хүсэл, бодож байгаа бодол, тэр мөрөөдөл бүхэн бас гэгэн сайхан бүтээсэ.
За гэлээ л тэгээ бас яг эцэст нь дахиад нэмж хэлэхэд чи мэдээж нөгөө аавар минь дашхүү гэдгээр нь овоглож гэж их сайхан хэллээ. Тэгээд мэдээж хүн болвол бас яг нэг үхэдгүй юм байлээ. Өөрөө ингээд энэ хорвоогоос буцахтаа чулуун дээрээ дашхүү гэд үлдээсэн бол дахиад дашхүүгийн гэд тэгээд дахиад ингээд дашхүү гэдэг хүн 5 хүүхэдтэй болвол тийм ээ 5 ийм зүйл хойч нь бодит зүйл юм чи хорвоогийн дахиад 5 чулуун дээр бичигдэх зүйл байхгүй да. Тэгэхээр зэрэг овгоо хичээж яваарай гэд монголчуудын гайхам тийм ээ эцгийн нэрийг сэвтээлгүй авч явна тийм ээ. Явахын тулд л та бүхэн гоё хичээж яваарай. Миний хувьд гэсэн хичээж яваа шүү л гэдэг хэллээ. Их баярлалаа. Нөгөөх хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овгуулсан. Халуун зүрхний уурал хайр гонигийг чинь хүртлээ хүрсэн болохоор аавда хайртай байдаг шүү гэж. Их баярлалаа. Амжилт. За гэлээ. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин найруулагч Галбаяр оролцлоо. Тэгээд бидний бэлдсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн эрхэм үзэгчид та бүхэндээ их баярлалаа. Та бүхэн сайн сайхныг хүсье. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овгуулсан. Халуун зүрхний уурал хайр гонигийг чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн. Аавтай болохоор амьд явж чаддаг.